Үйлдвэрчлэлийн хувьсгал эхэлсэн нь аж үйлдвэрийн хувьсгал анх 1780 онд Их Британи улсад эхэлсэн. Гэхдээ барууны бусад улсуудад хүрэх хүртэл хэдэн 10 жил болсон. Анх 18 дугаар зуунд хөдөө аж ахуйн салбарт хувьсгал гарснаар хөдөө аж ахуй эрхлэх үйл явцад өөрчлөлт орсон байдаг. Ферм эрхлэх газар нутаг нэмэгдэж, тээвэр харилцаа холбоо илүү сайжирч, үүн дээр цагаан гарын таатай нөхцөл мөн түншлэн тариалан эрхлэлт, ялангуяа төмсний тариалалт огцом нэмэгдэж, хүнсний нийлүүлэлт нэмэгдсэн. Илүү олон хүн бага зардлаар илүү сайхан амьдрах болсон. Британийн жирийн гэр бүлүүд үйлдвэрт үйлдвэрлэсэн хүнсийг худалдан авахд өрхийн орлого нь хангалттай хүрэлцэх болов. Хоёрдугаарт хүнсний нийлүүлэлт нэмэгдсэний удмаас хүн амын тоо дагаж өссөн. Засгийн газар 18 дугаар зуунд газар хашаатай холбоотой хууль гаргасан тул газар эзэмшигчид газруудаа хашаалж эхэлсэн. Үүний үр дүнд олон тариачин ард иргэд хот руу нөөж үйлдвэрт ажиллах хүчний тоог нэмэгдүүлжээ. 3-дугаарт Британи улс шинэ тоног төхөөрөмж хөгжүүлэх, үйлдвэрлэл бий болгох бэлэн мөнгөний нөөц буюу капитал хөрөнгө бэлэн байсан. Шинээр бизнес эрхлэх боломж, ашиг олох боломжийг хөрөнгө оруулагчид олж харж эхлэв. 4-дугаарт байгалийн нөөц баялаг Британд хангалттай элбэг байсан. Тус улсын гол мөрнүүд шинэ үйлдвэрүүдийг ажилуулах усны нөөцийг бүрдүүлэхээс гадна түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүнийг тээвэрлэх зам болж өгсөн. Мөн Британи улс нүүрс болон төмрийн хөдрийн ариун их нөөцтэй байлаа. Эцэст нь зах зээл бэлэн байсан учраас Британи үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Британи улс өөрийн дэлхийд өргөн удам колонийн эзэнт гүрэн байгуулсан байсан учраас далайгаар эдгээр бүтээгдэхүүнээ тээвэрлээд хаанч хүргэх боломжтой болсон. Хүн амын өсөлт гэртээ хүнсээ хямдхан хэрэглэж чадж байгаа учраас орон нутгийн зах зээл дагаад хэлсэн. Үүний үр дүнд давны эрэлт нэмэгдснээр үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх арга хайх болов. Нэхмэлийн үйлдвэрлэл ба үйлдвэрлэлийн хувьсгал 18 дугаар зуунд Их Британи улс даван бүтээгдэхүүний үйлдвэрлэлд огцом өсөлт үзүүлсэн. Давыг үйлдвэрлэх үйл явц нь 2 шаттай байлаа. 1-р үе шатанд ээрэгчид хөвөнгөөс утас гаргана. 2-р үе шатад нэхмэлчид нэхмэлийн машинээр утаснаас дав нэгдэг байв. Эдгээр ажлыг хүмүүс гэртээ хөдөөгийн байшиндаа гүйцэтгэдэг байсан бол үүнийг үрхийн үйлдвэрлэл гэж нэрлэж байсан. Энэ цаг үеийн дараалсан олон технологийн болон шинжлэх ухааны дэвшлүүдийн улмаас үрхийн үйлдвэрлэлийн арга үр ашиггүй болсон. Эдгээр хөгжлийн олонх нь нэхмэлийн үйлдвэрлэлд анх гарсан байгаа юм. Мөн үйлдвэрлэлийн хувьсгалд түлхэж өгсөн явдал болсон. 1764 онд Джеймс Харгривс гэдэг хүн Spinning Jenny гэдэг нэртэй эрмэлгийн машин зохион бүтээсэн нь удас эрх үйл явцыг илүү хурдан болгожээ. 1787 онд Эдмунд Картрайт усны хүчээр ажилладаг нэхмэлийн машин зохион бүтээсэн нь давг нэхэх үйл явц нь утас эрх үйл явцтай ижил хурдтай болсон. Үүний улмаас олон ажилчид гол горигт дагсан. Эдгээр шинэ нэхмэлийн машин бүхий үйлдвэрүүд дээр ажиллах болжээ. 1760 онд Шотландын инженер зохион бүтээгч Джеймс Ватт уурын хөдөлгүүр зохион бүтээснээр давны үйлдвэрлэл илүү бүтээмжтэй болжээ. 1782 онд тэрээр тухайн уурын хөдөлгүүрээ машин тоног төхөөрөмжөнд ашиглах болсон. Ингээд уурын хөдөлгүүртээ машин ашиглан утас эрх дав нэхэх боломжтой болсноор нүүрсдүүлж уурын хөдөлгүүрээ ажилуулж заавал голын эрэг дагуу дав үйлдвэрлээд суух шаардлага болсон. Дав үйлдвэрлэх фирмүүд Британий хаансайгууд хаардаг болжээ. Британий дав үйлдвэрлэл огцом нэмэгдэж 1840 он гэхэд оргил үедээ хүрч дэлхийд даяар зарагдаж байсан давны ихэнх нь Британд үйлдвэрлэгдсэн байна. Үйлдвэр гэдэг бол үйлдвэрлэлийн хувьсгалын бас нэг чухал элемент гэсэн. Эхнээсээ л үйлдвэрүүд бий болсноор хөдөлмөрийн шинэ тогтолцоо бий болсон. Үйлдвэрийн эзэд өөрсдийн тоног төхөөрөмжөө байнга ажиллуулахыг хүсэж байсан. Учираас ажилчдыг ээлжээр ажиллуулж эхэлсэн. Үйлдвэрийн тогтолцоо гэж юу вэ? Үйлдвэрийн тогтолцоо нь үйлдвэрлэлийн хувьсгалын бас нэгэн чухал элемент юм. Үйлдвэрийн тогтолцоонд усан, уурын, цахилгаан гэх мэт хөдөлгүүртэй машин тоног төхөөрөмжийг ашиглан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцыг хэлнэ.
Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд машин тоног төхөөрөмжийг нэг байранд төвлөрүүлж, ажлын хүчнийг дадлажуулж, тэдгээр тоног төхөөрөмжийг стандаржуулах зэрэг шин чанартай. Энэхүү үйлдвэрийн систем нь хүний хөдөлмөр эрхлэлд, хүний амьдралд, эдийн засагт асар их нөлөө үзүүлсэн. Анхны үйлдвэрийн ажилчид хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс байсан. Тэдгээр хүмүүс ургац сураалт гэх мэт хөдөө аж ахуйн ажилд туршлагатай байх ба заримдаа идэвхгүй байх хандлагатай байсан тул үйлдвэрийн эзэд тэднийг ээлжээр үйлдвэрт тохирол ажил сургах шаардлага үүссэн. Тиймээс тэднийг үйлдвэрт олон ээлжээр ажиллуулж эхэлсэн нь өнөөдөр ч үйлдвэрийн тогтолцоонд хэвээр байна. Ингээд үйлдвэрээс гарсан бараа бүтээгдэхүүн олон тоогоор гарч байсан учраас өрхийн үйлдвэрлэлийг бүрэн орлох болов. Үйлдвэрийн тогтолцоо нэхэмлийн үйлдвэрээс гадна бусад үйлдвэрлэлд нэвтэрч эхлэв. 1850 он гэхэд шинэ үйлдвэрүүд болон тэдгээрийн яндангаас гарах удаа Их Британий газар нутгийг бүрхсэн мэт байв. Аж үйлдвэржилтийн хувьсгал өрнөхийн хэрээр Европын олон засгийн газар чөлөөт аж ахуйн нэгжийн санааг баримталсан. Чөлөөт аж ахуйн нэгж гэдэг нь засгийн газар бизнес үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаанд хяналт хязгаарлалт бага тавих эдийн засгийн хэлбэр юм. Мөн төмөр зам нь аж үйлдвэрийн хувьсгал амжилттай явагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Английн инженер Ричард Верик анхны уурын зүтгүүрийг зохион бүтээсэн. 1840 онд Британи нийт 2000 миль буюу 3218 км урт төмөр замтай болсон байв. Төмөр зам барснаар фермийн ажилчид болон тариаланчдад шинэ ажлын байр хайх боломжгүй болсон. Тээвэрлэлтийн зардал багасч бараа бүтээгдэхүүний үн буурснаар зах зээлийг тэлв. Үүнийг дагаад эрэлт нэмэгдэж, үйлдвэрлэл дагаад 2 дахин нэмэгдсэн. 19-р зууны дунд үе гэхэд Их Британи дэлхийн анхны аж үйлдвэрийн гүрэн болсон байв. Мөн дэлхийн хамгийн баян гүрэн болжээ. Их Британи дэлхийн нүүрс болон үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний тал хувийг үйлдвэрлэдэг байв. Зөвхөн 1850 онд түүний хөвөнгийн үйлдвэрлэл нь Европын бусад бүх орнуудын аж үйлдвэрийн нийлбэр хэмжээтэй тэнцүү байв. Аж үйлдвэрийн хувьсгал Европын бусад хэсэгт өөр цаг үед өөр хувьдаар тархсан. 19-р зууны эхний хагаст Америкийн нэгдсэн улсад аж үйлдвэрийн хувьсгал явагдсан. 1800 он гэхэд Америкийн нэгдсэн улсад 5 сая хүн амьдарч байсан бол 7 ажилчин тутмын 6 нь фермерүүд байваа. Альж хотод 100,000-аас дээш хүн амтай байгаагүй. 1860 он гэхэд Америкийн нэгдсэн улс 30 сая хүн амтай болсон. Тэдгээрийн ихэнх нь хот суурин газар жуулсан 100,000-аас дээш хүн амтай 8 хоттой болсон байв. Нийт ажилчдын 50% нь фермерүүд болов. Газар нутаг том учраас бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх зам харилцаа холбоо шаардлагатай болсон. Зүүнээс барууныг холбосон зам төмөр зам барив. Мөн уурын хөдөлгөөрт завь Америкийн нэгдсэн улсын усан замын тээврийг хялбаршуулсан. Төмөр замын тухайд голлох тээврийн хэрэгсэл байсан бөгөөд 1860 онд 30,000 миль буюу 48,270 км төмөр замтай болов. Нутгийн зүүн хойд хэсэгт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг улс даяар түгээж байсан. Нэхэмлийн үйлдвэрт ажиллаж байгаа нийт ажилчдын ихэнх нь охид эмэгтэйчүүд бүрдүүлдэг байлаа. Аж үйлдвэрийн хувьсгал нийгмийг эрс өөрчилсөн. 19-р зууны эхний хагаст хотууд өргөжин дэлж аж үйлдвэрийн дундаж анги, аж үйлдвэрийн ажилчин анги гэсэн 2 шинэ анги бий болсон. Европын хүн ам 1750 онд 140 сая байсан бол 1850 онд 266 сая болж 2 дахин нэмэгдсэн. Энэ үед дайн дажин өвчин тахал мөн бага байсан. Хүнсний хангамж нэмэгдсэний удмаас хүмүүс илүү сайн хоол хүнс хэрэглэж өвчин нэмэгдэх төсвөртэй болсон. Ирландад гэтэл өсөглөн болж 1 сая гаруй хүн нас барж 1 сая гаруй ядуу ирландчууд Америкийн нэгдсэн улс руу нүүсэн. Аж үйлдвэрчлэлтийн үр дүнд хотчлд нэмэгдэж хүмүүс өдөөнөөс хот руу нүүх болсон. 1800 онд 1 сая хүн амтайсан Лондон хот 1850 онд 2.5 сая хүн амтай болсон. Хүн амын 50% нь хотуудад амьдарч байв.
Дундад зууны үед хөрөнгөнүүд гэдэг ойлголтод худалдаачид, албан тушаалтнууд, гар урчууд, хуучид, сэхэтнүүд хамруулдаг байсан бол аж үйлдвэрийн үүсгэлийн дараа хөрөнгөнүүдэд аж үйлдвэр банкны салбарт ажилладаг хүмүүс, хуульч, багш, эмчнэр орох болсон. Энэхүү шинээр гарч ирсэн аж үйлдвэрийн дундаж ангийн хүмүүс нь үйлдвэрж машин танагдах хөрөмж худалдан авч зах зээлийг хөгжүүлдэг хүмүүс болсон. Тэдгэр хүмүүс бол санаачлагтай, алсын хараатай, хүсэл тэмүүлэлтэй, ихэвчлэн шуналтай хүмүүс байсан. Аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр бий болсон аж үйлдвэрийн ажилчин анги ажлын байрны хүнд нөхцөлтөд тулгарсан. Өдөрт 12-16 цаг ажиллаж 7 хоногийн 6 өдөр ажиллаж байв. Мөн ажлын байрны аюулгүй байдал болон цалингийн доод хэмжээ гэсэн ойлголт үгүй байв. Нүүрсний уурхаануудын нөхцөл байдал хүнд байсан. Уурын хөдөлгүүрийн тусламжтай уурхай нүүрсийг дээш өргөж гаргах авч уурхай дотор ажилчид нүүрсийг ухаж гаргана. Уурхай дэлбэрэлт болох хийн утаа гарах зэрэг аюултай нөхцөл байдал нь амьдралын ердийн хэв маяг болсон. Тоос шороотой, аюултай, эрүүл бус гэх мэт хамгийн муу ажиллах орчин хөвөнгийн үйлдвэрүүдэд бүрдсэн байдаг байв. 1830 он гэхэд Британий хөвөн даван үйлдвэрлэлийн ажиллах хүчний нийт 3/2 нь хүүхд эмэгтэйчүүд эзэлдэг байсан юм. 1833 онд үйлдвэрийн тухай хууль батлагдсаны дараа насан туршаагүй хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурсан. Энэ хуулиар хөдөлмөр эрхлэх доод насыг 9 гэж заасан ба ажиллах цагийг бууруулсан. Үүний дараагаар Британий хөвөнгийн үйлдвэрлэлд нийт ажиллах хүчний 50% нь эмэгтэйчүүд болсон. Эмэгтэйчүүд эрчүүдийн авдаг цалингийн тал болон түүнээс бага цалин авдаг байв. Хүүхэд эмэгтэйчүүдийн ажиллах цагийг бууруулснаар ажлын шинэ хэв маяг гарч ирсэн. Харин тэдний оронд эрэгтэйчүүд ихээр ажиллаж илүү их орлого олдог болов. Эмэгтэйчүүд гэртээ хүүхдүүдээ харж мөн хаяа олдох бага цалинтай ажил хийж эхэлсэн.